Та сайхан намарч байна уу? Сайхан намарч байна. За, нар хур тэгшэрсэн энэ зуныг та яаж өнгөрөв? Тэгэл бусдын шиг хэрэг үү те. Хөдөө гадаа яваал тэгээд тэгэл ер нь амарх мэхтэй шүү дээ. Ер нь нөгөө дэлхийн даяар тархсан цар тахлаас болж улс орон хөл хорой тогтоосон. Энэ жилийн хувьд монголчуудын хувьд Монгол орноороо илүү аялж таарж байгаа. Гэхдээ бас зарим хүмүүс өөрөөр мэдрээд ах шиг байна л да. Нутгаараа явж ийн, нутагтаа өөр мэдрэмжтэй буцаж ирж ийн төрөөж байх шиг тийм ээ. Тэгэхээр таны хувьд ер нь ямар хөө онцлогтой байв энэ зуны аялал? Гэхдээ нөгөө энэ нэг гамшигт өвчнөөс болоод бид нар ч бас нэг давхар 20 зэрэнд орчод байна шүү дээ. Тэгэхээр одоо амарж үзээгээр урт амарж байна тий. Тэгээд Монголынхоо сайхан газруудаар явж аяллаа. Тэгээд сайхан л байна. Энд чинь тэгээд хүн нэг нутгаадаа тэмүүлнэ гэдэг юм бас дотор мэдрэмж байд юм цаагаар. Тэгээд гоолтай одоо жишээ нь явж явах зур чандман сумаар тэдрэнгууд нэг зөрх боллоо догдож байгаа юм шиг тийм ээ. Би чи тэр газар одоо өсөж төрнөг юм шүү дээ. Аваар авгалж байгаа. Тэгтэл цаанаа хүний Монгол хүний цуснд тийм байж идэм шиг. Тэгэхээр одоо энэ 20 цэрээс болоод харин хүмүүс нутгаа Монгол орн бидний ямар гайхамшигтай сайхан юм бэ гэдэг илүү мэдэрж юм гэж ойлгож байгаа шүү тий. Гадна ганц тэр дотроо ганц тэр уламсаа мэдэрч байгаа болов уу гэж бодож байна. Ийм хөл бодол тэштэл явж байлаа. Ер нь тэгээд хөдөө явах чинь хаанл нь одоо монголчууд бид өөрсдөө аялж штэ. Тэгэхээр хямраадж байгаа юм шиг бодит байдал дээр ямар харагдаж байна тийм үү? За тэр талаар тооцоол бас тийм ойлголт байна. Энэ тэмдгийн одоо үзэсгэлэнтэй байгалийн зохицлбор газар янз бүрийн амралт айны газар бол ер нь тэгэл голцоо дүүрэн байх юм байна шүү дээ. Тэгэхээр энэ ч нэг хахацж байгаа зөвшөөрн тэгээд зам манайхан ч нэг аялаа сурцсан тий. Тэгээ одоо ялангуяа залуучууд бол их төлөвлөдөг болсон байна шүү дээ. Одоо энэ зам бол би одоо Баруун аймгаар энэ найзуудтайгаа явна тийм ээ. Эрэг зам болохоор зүүн аймагуудаа очиж үзнэ гэдэг ч юм уу тий. Тэгээ нэг төлөвлөж яваад явж байгаа юм болохоор энэ цаанаа тэр бид нар нөгөө бодоод байгаа шиг асуусан асуулт чинь биш байгаа л гэж бодож байна тий. Хаяа тэмцэл төрсөн шүү ер нь энэ Монгол маань энэ байдал хямрал байна уу байхгүй юу гэдэг. Тэ автомашин сүлдсэн тэгэл оцсон газарт нь юу нь олдохгүй буудлын олдохгүй байх жишээ тийм үү. Энэ одоо хөл хорой тогтоосон дэлхийн даяар тархсан цар тахал мэдээж хүмүүсийн хөл хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа, эдийн засгийн нөлөөлж байгаа ч гэсэн нэг эерэг тал нь би юу гэж харж байна гэхээр хүмүүс бас нэг юмыг өөрөөр харах үнцэг боломж юм болов. Жишээ. Яг ямар замаар яваад байгаагаа эргэж харах юм билүү. Жишээ нь одоо Монгол орн ямар байх хэвээр юм бид нар зөв хөгжөөд байгаа юм уу? Одоо чинь би яг юуг мөрөөдөж те яваад байгаа гэдэг чим энэ минийг эргэжүүл бодоход бас нэлээд том боломж олгоод байгаа юм болов гэж боддог юм. Тэгэхээр олон хүмүүс бас тэгж бас ярихыг би сонссон. Тэгэхээр таны хувьд ер нь эх орн ямар эх орн байгаасаа гэж хүсэж тэмүүлж мөрөөдөж байна те. Ер нь юуны тулд та бүхэн та хуу хүний хувьд яаж хөрөнгө оруулалтыг оюуны болоод бусад талаар хийх гэсэн гэж хүсдэг үү гэдэг ч юм уу те. Илүү тодорхой боддог болсон юм болов гэж би харлаа л да. Гэхдээ чиний хэлж байгаа зүг байж магадгүй. Хүмүүс бас харьцангуй бодох хугацаа олгосон байж магадгүй. Тэгээд одоо тэр ажлын ажил ингээд бид нар нөгөө завгүй явдаг хүмүүс тий. Одоо харьцангуй ярьдаг шүү те. Тэгэхээр нэг иймэрхүү нийгмээрээ ингээд бүгдийн 20 цагдаад ингээд 20 цагдаа муухай болчихно тийм ээ. Ямар нэгэн 20 цэр тогтоогоод ингээд байхаар энд нэг хүмүүст бодох хугацаа нь арай их ирж гинөө гэж ойлгож байна. Би ч гэсэн өөрөө бас ингээд бодох юм л их гарчдсан юм байна. Тийм тэгээд зүгээр яг улсаа яах вэ ийх үү гэж энэ хэмжээнд гэх юм бол харьцангуй л да. Тэгээд бидний чинь хөргөж чадах зүйл чинь зөвхөн энэ уран бүтээлээрээ хүмүүст нэг хөргөдөг тийм ээ. Иймэрхүү байвал яах вэ? Одоо энэ алдааг ингээд шүмжижүүл тайзан дээрээс ингээд хилжүүл яах вэ гэж боддог болохоос жишээ нь тэнд очиод гар бие оролцоо тий одоо жишээ энэ уулуурхайг болохгүй тэрийг нь яахгүй ингээд эсэргүүцээд ингээд чигсахтаа биш шүү дээ. Би бас тиймэрхүү мэдээлүүд их олныг үздэг байхгүй юу. Энэ сошиалор
одоо жишээ нь тэр тийм болж байна. Та нар яагаад дуурахгүй байгаа юм шиг гэдэг юм те. Дурлаагаа яах вэ? Ер нь бол хэлхээсээ хийх нь илүү чухал байдаг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тэнд одоо очоод өмөлцөөл болохгүй байна, боллоо, өглөө хатлаа, өсчин санхзын ингээд хамт орилоод тахтаа сонирм биш байхгүй. Энийг бид нар өөрсдөө эзэмсэн мэрэгжлэрээ дамжуулж л ард түмэндээ хөрөгдөл ийм л гол зорилго байдаг шүү дээ, тийм. Та бүхний уран бүтээл эх оронтой заавал холбогддог. Ямар нэгэн байдлаар эх орон гэдэг үзлийг та бүхэн суулгаж идэг. Хүмүүсийг бас залуучуудыг тэр арга барил үзлээр хүмүүжүүлж идэг. Тэгэхээр эх орон гэдэг сэдв бол та бүхэнд бол мэдээж хамгийн ойр гэдэг уран бүтээлээс харагдлаа юм л да. Тэгээд түүх гэдэг асуудал байна бидний те. Энэ талаас нь та яривал юугаараа барахдаг байх вэ? Алигаа бид бас орхитуулаад ээж магадгүй тийм ээ. Анхаарал хандуулахгүй байж байгаа. Ер нь бүтээлдээ яг тусаж байгаа байдал нь эх орон гэдэг чинь өөрөө угаасаа мөнхийн сэдв. Ээж аав эх орон гэдэг ч юм уу хамгийн түрүүнд дуурж идэг сэдвүүч шүү дээ, тий? Уран бүтээл дээр. Тэгээ энэ талаар бол хангалттай дуурж байгаа. Бид нэр тэр газар хуцуудж байгаагийн дуурж байгаа, ухуулахгүйгээ тэмцэж байгаагийн дуурж байгаа, тий? Одоо тэндний ялэг зүйл дутагдaltaй болж байгаа бол одоо хэл соёлын дутагдж ивэл энэ бичиг үсгээ бид нар ингэ сэргээх хэвээр, ингэх хэвээр гэдэг юм уу, тийм ээ? Энэ дээр уран бүтээлээр байнга дуурж идэг. Харин чи бас түр хоёлын үүдэнд ярилцсаж те танах энэ тал дээр их төлхөө дуурд юм байлаа шүү гэд би бас тэр чинь баярлж л байлаа. Тэгээд ч бид нар голцоо хийсэн одоо нэг 27-8 уран бүтээл бий. Эндээс бараг 70-80% дандаа эх орон гэсэн Монгол гэсэн нэг зүүж байгаа шүү уран бүтээлүүд маань те. Тэгэхээр энэ тал дээр бол ингээд өөрсдийнхөө биеэр дамжуулаад зүрх сэтгэлээрээ дамжуулаад эзэмсэн мэрэгжлэрээ дамжуулаад дуурж байгаа нөхцөлд бол энийг харж байгаа үзэгчд маань бас зүгээр нэг хүмүүс биш шүү дээ тий. Тэгэхээр энийг цензуртай харж байгаа. За энэ зөв шүү, энэ буруу шүү. Тийм ч учраас бид нар дээр шүүмжлүүд ирдэг тий. Энэ болохгүй байна. Та нар ингэж ингэж. Тэр шүүмжлэлгүй юм гэдэг бол угаасаа өөрөө тийм юу гэдэг хоосон гэж би ойлгож байгаа. Одоо юм хийж л байгаа хүн бол ард нь заавал нэг алдаа байж л таараа штэ тийм биз. Тэгэхээр тэрэн дээр дуурахгүй зүгээр хөндөө яваад байнгээл ялангуяа юм хийхгүй яваад хүн дээр хэн юу хэлэх юм бэ тийм биз. Тэгэхээр ингээл мөрөөр ингээл явж лээвэл тэгэл ингээ явж л байдیں۔ Л гэж хэлнэ штэ. Тэгэл дөрвтөө дуурайд хийгээд эхлэхээр л ард нь юм гардаг байхгүй. Тэгэхээр тэр шүүмжил ирж байгаа юмуд нь харин зөв юм болов гэж ойлгодог штэ. Би Монголынхоо түүхийг бас нэг хамгаалчих юмсан гэж хүсдэг хүн. Толгойн цөмшөнд та бүхний адилаар уран бүтээлийн төвшөндөө бас аль болгон харж юм хүн нэвтрүүлэгч хүртэл хийж лээдэг. Зарим хүмүүс бас юу гэж боддог гэхээр Монголын түүх угаасаа дэлхийн түүх юм аа. Тэгээ хин мэрнүү хулгаалнуу ерөөсөө манд хамаагүй гэсэн юм ярих гэдэг юм л да. Тэгэхээр та ер нь түүхээ хадлаар юу гэж боддгоо? Ялангуяа энэ бид нар түүхээ хамгаалах ёстой байх юм уу? Эсвэл хамгаал өөр ямар арга байх ёстой? Бид нар юугаа алдаад байна гэдэг ч юм уу те. Та мэдээж эрэгтэй хүний хувьд түүхээ бол маш сайн мэдж байгаа. Тэгэхээр илүү нарийн бас задраа хэлэх болов гэж. Тэ. Энэ нөгөө нэг монголчуудын түүх гэдэг Төмөрбаатаргаа төрийн сойрхолд нөгөө түүхч доктор Төмөрбаатаргаа нэг юм юмуд гарлаа шүү дээ. CD-нууд те. Би энд их маш их даргалтай хандж байгаа. Энэ ямар зөв цагт ямар зөв гаргалгаар гараад ирвэ гэж. Тэгээ тэр CD-г ингээд машин дээр сонсож байгаад яг урд нь нөгөө Шторкийн уншиж байгаа хөтлөгч нь тэгж хэлдэг шүү дээ. Монголын түүхийг мэдээгүй дэлхийн түүхийг мэдээгүй Монголын түүхийг мэд. Аргагүй шүү дээ. Дэлхийн газар нутгийн одоо талаас илүү хувийн нэзлээ тий. Одоо энээсээ болоод тэгээд одоо их хаанаас хойш хүүхдүүд нь ингээл буй үндэ ингээд амбиц хөдлөл бүгд ингээд тал тишээ харж байгаа л энэ миний хаант ус ингээд явснаас болоод энэ Монголын түүх бас ингээд балраад байгаа байхгүй. Тэр нөгөө дайсан газрын улсууд энэ манай хаан гэдэг юм уу тийм ээ. Тэр манай хаан гэл ингээд. Тэгэхээр энийг тэртээ тэргүй монголчууд өөрсдөө мэдж байгаа. Залуучууд маань энэ дээр харин бас энэгээр дамжиж энэ монголчууд бид чинь өвдөдсөн маань ямар мундаг улсууд байж вэ гэдэг зөв өнгөцсөн биш. Өшөө их лав улс хууртай мэдж авсан тэр их баярлалтай. Би өөрөөс нь тэрийг сонсоод ийм байсан гэж үгж харж байгаа зүйл зөндөө байгаа шүү дээ тий. Тэгэхээр бид нар зүгээр бид нар ийм түүхтэй байсан шүү гэж яриад байхдаа биш байхгүй. Тийм ээ. Тэрийг яаж хадгалж, яаж өдөө хүртэл хүргэж залгуулж ирж ийн одоо цааш нь яаж авч явах уу гэдэг асуудал дээр хамгийн чухал гэж би бодож байна.
Бүр их элементар юм яриа. Зүгээр хонь гаргана муулна гэж ярьдаг шүү дээ, тий. Энийг л би хийж чадахгүй. Одоо жишээ нь ингээд цааш нь ингээд явах юм бол энэ жишээ нь одоо миний хүүхд заагаар гаргаж чадсан хонь танилаа. Дараагийнх нь яах вэ? Цаашаа яах вэ? Хонь гэдгийг мэдхээ болчихвол яах вэ гэдэг л асуудал байгаа. Тэр дотор чинь 5 цул энэ ингээд ийм ихтэй одоо жишээ нь ингээд сошиалор явж шүү дээ. Ингээд чанж идэхтэй хүртэл ингээд ангил чанж идэх хэвээр шүү нэ тэргэл. Тэгэхээр ийм би зүгээр жижиг юм ярьж байгаа шүү. Энэ гэхдээ цаанаа өөрөө нөгөө уламжил гэдэг юм ингээд явж идэг. Тэгэхээр энэ өдий хүрд уламжлуулаад ирсэн өвөг дээдсийнхээ ямиг бид нар хооштой яаж хөрөх үү гэдгээл бодох хэрэгтэй. Тэгэхээр нэг миний өвөг дээдс дэлхийн талыг илж явсан ингээд чарлаад явахдаа ердөө утга юм шиг байна. Тэгвэл та бас нөгөө шоошлоо нэг айгүй шүмжил гарч байгаа шүү дээ. Хинтэд бүтээн байгуулалт Чингис нөгөө түүхээ мөхчүүлээ, Чингис хааныхаа хонгон дагшин газар дээр тулгуурлаж аял жуулчлалыг хөгжүүлэе гэж бүтээн байгуулалт хийж тэгсэн чинь нөгөө нэг жоох юм хилээ, жижиг юм хилээ гэж шүмжилж байгаа. Гэтэл ямар нэг юм байх ёстой юм Монгол жишээ нь түүхээ авч үлдээ гэж байгаа бол бас би зүгээр энийг тэгж харж байгаа шүү дээ. Энэ нөгөө альва дахиад бид хэлчихье нөгөө хийж байгаа хүнд л хамаг буруу нэгдэг байхгүй. Одоо энэ бурууг нь үүрээд хүмүүс их хааны нутаг төрсөн нутаг дээр цогцлборууд барьж эхэлж штэ. Энд чи эхэлж штэ тий. Тэгээд тэрийг одоо ингээд дөнгөж эхэлж байгаа юм аваад тавиал тэгээд одоо жишээ нь энэ нөгөө би одоо хатуугүй хэлэх юм хийдгүү усууд л ингэдэг баг. Юм хийдгүү усууд л одоо өөр өнцгөр харж тэгэл аль болохоор буруу талаас нь харах гэдэг юм. Энд чи одоо тэр макет цакетын тавиад үзүүлсэн байсан шүү дээ. Энэ голдоо байна. Иргэн тойрон бүтээн байгуулалт нь босно. юм хэлж шүү дээ бүр тий. Хэлж шүү дээ. Барих ёстой шүү дээ. Би одоо ингээд хөхөд хувийн болон хувьсгалын ажлаар ингээд өвөр Монголоор зөндөө явлаа. Тэнд Монгол соёл, Монгол түүхийн цайхан тэр эзэн хааны одоо логслборууд ингээд барьдсан байна. Өчнөө өндөр давхар морин хуур шиг байшин байж яах чинь тий. Тэгэд ингээд энийг бид нар барихгүй бол болохгүй шүү дээ. Иргэн тойронд байгаа монголчууд чинь бид нарыг л харж байгаа шүү дээ. Зэхийг тойрсон монголчууд тийм биз дээ. Энэ газар ирээд нэг ясаа тавьчих юмсан, энэ газар ирээд нэг хөл тавиад үзчих юмсан гэсэн монголчууд зөндөө шүү дээ. Иргэн тойронд тий. Тэгэхээр нэг тэг юу гэдэг та дандаа нэг хардлаас нь ямиг л балруулах галах юм гэдэг. Одоо жишээ нь ингээл энэ тэмдгийн жишээг харахаар өвөр Монголд гэхтээ Чингисийн он ингээл жилд 3 сая жуулчин очдог хичнээн тэр хүмүүний орлого олдог гэж байгаа юм. Тэгээ тэрийг гадныхан юу гэж ойлгодоггүй үнэхээр Чингисийн он юм байна гэж ойлгодог. Нэгсэндээ бурхан халдуунд очих хэвээр жуулчд маань тийшээ л очиж байгаа. Тийш. Гэтэл бурхан халдуун дээр бид нар үзүүлэх юм байх. Үзэх юм байхгүй юм ч тий. Тэгэхээр ямар нэг юм байх ёстой л болж таарад байгаа юм тийм ээ. Ганц Чингисийн өшөөгөө л үзүүлээд одоо дууслаа шүү дээ. Тий. Одоо жишээ нь ингээд Монголд ирсэн би бас нэг гадаас ирсэн жуулчтай хамт явж үзчихсэн. Тэгээд энийг үзэх гэж ингэж 5-600 км тавьж ирсэн юм гэж асууж ирсэн юм шүү дээ. Тохиолдлууд биш. Тий. Одоо ийшээ баримтчдын юм бол тэгэл одоо Эрдэнэзуу гавьж үзүүлдэг шүү дээ гадаас ирсэн тий. Тэгэл нэг тэнд нэг хэдхэн барилга байна. Тэгээд туйрл байна шүү тэнд. Өөр юм байхгүй. Тэгээд дотор нь болохоор макетн дээр ийм байсын л гэж үзүүлээд хэрвээ тэр байсын юм яагаад сэргээж болохгүй. Яг тэргээр нь сэргээж болохгүй. Одоо энэ хинтэд баригдаад байгаа юм чинь барьж эхэлж шүү дээ. Зөв биз дээ тий. Тэгээд одоо өвөр Монголын тэр ордсын тэр юун дээр очсон онгон дээр. Тэгээд ихэд хамт явсан хятад жолооч төлбөрөө төлөөд паспортаа үзүүлсэн чинь та Монгол үнэгүй оргойл оруулж шүү дээ. Шууд Монгол улсын нэг үнэхээр авах юм тий. Тэгэнгүүт тэр шатаарсан ямар их амгшилтай алхаж байгаа юм тий. Тэгэхээр энэ ялангуяа энэ түүх соёлтой холбоотой зүйлүүдийг бол сэргэн босгож ингэж жуулчдыг татгаж л байгаа ийм юмнуудыг бол маш сайн хийх хэрэгтэй гэж бодож байна. Одоо магадгүй тэр бүтэн цогцлбор одоо хил амтлаад байгаа юм чинь цогцлбороор ашиглалтанд орох юм бол дахиад хэдэн хувь жуулч нэмэгдэх энийг үлхийн ч үгүйсэхгүй шүү тийм үү? Нэмэгдэн тодорхой. Ягаад гэвэл өлгийн нутагт нь өөрийнх нь дурсан цогцлбор барьж ийн гэдэг чинь хамгийн чухал нь шүү дээ тийм үү? Тэгэхээр очихоор үзэх юм байх юм чи яах юм? Энэ уулын тангар үрж исэн, энэ голоор гаталж явж исэн гэж ярихгүй бол нэг тэр нөгөө аль самд нөлөөд нэг нарийнхаа гавтан хөшөө гэдэг шүү дээ. Тэгэл нэг үйлдвэрлэгээ үзэх юм уу тийм.
Тий. Түүх шастраас ингээл харахад зохиолуудаас харахад бурхан халдун уулын нэр бол айгүй их давтагдсан байт юм. Тэгэхээр тэнд нэг юм байх хэрэгтэй байхгүй тий. Заашгүй. Заашгүй. Харин ч баг хөрөнгө гаргасан байна. Давтаа хөрөнгө гаргаад их том хийх хэрэгтэй тий. Тэгжиж миний бодлоор нөгөө нэг гарцсан юу гэхээр бид нар чинь бас түүхээ мөнхөлж штэ баталгаажуулж байна. Онгор нь энэ юм а гэсэн байж яагаад болохгүй гэж хааж та тий. Тэгэхээр ямар нэг юм байхгүй байгаа болохоор ч л одоо бидний түүхийг мэрх гээд байна гэдэг одоо байна л та. Тэгээд нөгөө мэрээд байгаа байхгүй тий. Одоо ховлоо тийш Бээжин рүү нийслэн үлгснээс болоод манай хаан гэл тий. Одоо ийш хин бэдний Баттайг болохоор казакууд юм уу туркууд юм уу манай хаан гэл ингээл зөндөө асуудал босоод. Юм байхгүй юм чи. Тэр ямар нэг юм байхгүй бол болохгүй болж идэг гэдэг дээр тий. Та одоо чинь ингээд бидний чинь бас нэг капитал юу гэхээр Монгол цус тий. Монгол цус тэгээд дээрэс нь Монголынхоо яг он газараа амьдарч байгаа хүмүүс. А тэгээ гадны нөгөө гадаад оронд амьдарч байгаа монголчуудтайгаа уулзахаар үнэхээр бас сэтгэл имтэрмээр хоёрт нөгөө талаар баярламар ч юм шиг тий. Бидний бараг дахиад жах шиг шүтээд жах шиг. Та бол тийм тохиолдолд бол олон таарсан баг тийм ээ. Ялангуяа Монголдо ирж бууж байгаа гадна оронд амьдарч байгаа монголчууд ямар их Монгол газар шороогоо шүтэж амьдард юм бэ? Бид нар одоо дотор нь амьдарсараад тоохоо байцсан юм шиг шүү дээ. Тий. Энэ хэдэн жилийн өмнө бид нар нэг энэ цагаан сарын үжигэд нэвтрүүлэгт урьж чадсан. Тэгээд тэнд их олон жил тэр нэвтрүүлгийг хийсэн найруулагч одоо тэтгэвртэй гараад халаага нэг залуу найрагч өгж байгаа байхгүй. Тэр нь тэгэхээр яг вөхөр өөрийнхөө нөгөө барь чадлыг гайхуулах гэж байна шүү дээ. Тэгээд тэр чинь нөгөө юм цаанаасаа гарчдаг болохоор үнэхээр гайхалтай юм л дээ. Тэгээд дэлхийгээр байгаа бүх монголчуудыг яг тэнд цуглуулсан гэж ярьж байсан. Тэн дотор 80% нь монголоор ярьж чадахгүй. Тэгсэн мөртлөө монгол үндэстэй. Монгол гэдэг тэрүүгээрээ бахархдаг. Тэгээ ингээ орчуулах гэсэн ингээ ярингууд бид нар цагаан сарын өглөө болон хамгийн өндөр уулын хараа дээр гараад Монгол байгаа зүг рүү сүг өргөдөг. Эдээ удааныхаа дээжиг өргөдөг. Тэнд очиж үзэх юмсан. Та нар статстай болсоо тэгэл. Нүдэнд нөлмөс хэлгэн яригдах. Тэгэхээр халимгийн ардын жүшин там дуучин байна. Тэр хүн энэ манад нөгөө ажил ялснаас хойш нэлээд хэдэн жилийн дараа тэгээд нутгаасаа хэдэн хөгжүүл авчирч. Тэгээд энэ буян тухай дээр болоход зүгээр шууд газар унаал уйлсан гэдэг. Төөрөө нөлмсөн цэлгийн яриад байгаа юм. Сонсож байгаа бид нар ингээ өмөлцөд болохгүй юм чи. Тэгэл одоо тэр хөгжүүл одоо тэр хүнийг одоо хаана гэмээр шүтдэг гэдэг байгаа юм. Тэгэхээр энэ тэргээр байгаа юм одоо нэг өвдөц дайч явуулаа гэл энэ тент ингээл хэсэг хэсгээр үлдсэн усууд ба шүү дээ тий. Бүгд ерөөсөө хамгийн азтай усууд та нар гэж ярьдаг. Бид нар тэр нөгөө азтайгаа мэдхгүй, жаргалтайгаа мэдхгүй тэгэл Монголоо муулаад, бие бинийгээ муулаад нөгөө тамийн тонхооны үлгэр шиг ингээд доош чангаахал байгаад дайдгал юм шиг байна шүү дээ тий. Одоо энэ дотроо тэр аз жаргалаа мэдэрч чадахгүй. Тэгэхээр гарч иж мэдэрдэг юм шиг. Хүний оронд аяг тавг угааж үзчихийж мэдэрдэг юм болов тийм хүмүүс гэж би одоо чинь монголчууд би чинь гадаад бас ажиллаж л байсан амьдарч ирсэн. Тэгээ би чинь тэгж бас мэдэрж л байсан бохоо. А Монголдо ирэхээр тэр мэдрэмж байхгүй болчихж байгаа. Тий яг тэр нөгөө энэ урлагийн буянд чи бас олон газараар ингээд явлаа штэ. Тэгвэл ажиллаж амьдарч байгаа монголчуудаа өөрсдөө бүтээлийг зориулаад тэгэхэд яг тэнд бас нэг тийм нөгөө амгшил тэр нутгаа сан өгүүлсэн тэр юмнууд маш их илбэгдэх байхгүй ингээд. Тэгээд бид нар бүтээл дээр бас зориулж байгаа юм чи тэгээд нутаг орны одоо ингээд яг тэнд нь өөрсдийн нүдэн дээр аваачих тийм зүйл гарна шүү дээ тий. Бүтээлээрээ дамжуулаад ингээд нутгаа санагдсан юм. Заал ойлгох нь хуйлаад дуулах нь дуулаад гоё. Тэгээд чиний хэлээр тийм байхгүй. Яг тэр өөр газар байхаараа санагалцсан их. Тэгээд ирэхээрээ нэг хэд сайхан тий одоо хөдөө гадаа явж хэд сайхан болоод тэгэл байхгүй болчихдаг. Тэгэл хүний нутагт очихоор тийм шүү дээ одоо ингээд манайхан ч мангар соёлтой. Тийш би мууж байгаа юм шүү зүгээр. Тэг бүх юм яг дөрмийн дагуу. Цагтай хогоо цагт ингээд хий газар хаяна. Тэг нутагтай ихэр байхгүй болчихтэй. Тийм тэгэхээр тэр нэг яадаг юм бол одоо учрыг сайн ойлгохгүй тэр.
Та түрүүн бас хэлсэн гадаад амьдардаг монголчууд маань та нар бол үнэхээр азтай шүү гэж. Бид нар бол азтай гэдгийг мэдрээд байдаг. А гэхдээ тэр нь үйлдэл дээр нь гардаггүй ч юм уу, ингээд зөрдөг ч юм уу те. Тэгэхээр та Монгол хүний хувьд талаас нь асуухад яг юуг мөрөөдөж та Монгол иргэн хүний хувьд тэмүүлдэг вэ? Чи Монгол орн ямар байгаасаа гэж боддог вэ? Ер нь хүнд нэг зүйл хэрэгтэй биш баха. Би одоо тэгж боддоо шүү дээ одоо. За нэг одоо яалчгүй нэг энэ нөхцөл байдалд уйлдвал нэг унах унаа бол хэрэгтэй байх тий. Орох орон. За тэгээд цалингаараа хангалттай амжирч лээвэл энээс илүү зүйл бол нэг хэрэг болохгүй байх. Тэг яг хөө тэр зүгээр өөр төвшөнд бол хүмүүс ингээд хүний шунал барагдахгүй шүү дээ. Гэхдээ шунал гэдэг утгаар биш. Өөрийнхөө хийсэн бүтээлийг цааш нь наривжуулаад ингээд явах энэ бизнесийн бүх асуудлыг хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ ингээд дийлэнх хэрэгтэн ингээд боддод үзье тий. Тэг хийм бол энэ ч нэг тэгэхээр төр засвар гол орчих гэдэг л да. Тий. Цалин амьдралд нь хангалттай хурж ивэл энэ олон монголчууд гадаг шахахгүй. Тий. Бараг одоо ингээд 300-400 Монгол гадаа байж байна. Тэд нэр аргагүй хинж явчаад одоо төрсэн хүүхдүүд нь монгол хэлээ мэдгүй тэнд нэг хэсэг юм бүлэг бий болж байна. Хоорондоо монголоор ярьж мэдгүй. Тэ? Тэгтээ тэр чинь амьдралын шаардлагаар явчихсан ба шүү дээ. Ямар ч арга байхгүй энд. Энд амьдрал нөхцөл байхгүй. Тэгтэл бид нар ямар их баялагтай байлаа. Тэгээд хэдэн хүн хамтай байлаа. Одоо 300 мянга гэж тийм. Ингээд хүүхдүүдийн хасчихтаа 16 нас хүртэл гадаад байгааг нь хасчих ингээд. Тэгэхээр бид нар баг миний бодлоор нэг сая 800 мянган хүнийг л ажилтаа ажил хийгээд авдаг цалин амьдралд нь хүрчих юм бол бүгд хөргөдөрнө. Тэгээд нэг төвшин байх юм бол одоо бид хоёрын түрүүний яриад байсан нэг янз бүрийн асуудал биш үү? Энэ бухимдууд аяанда алга болчихсон юм л. Ингээд гадна ингээд явж байхад нөгөө бохимдох юм байхгүй болохгүй. Ингээд амьдралд нь авсан цалин хурж идэг. Маш бага хувийн зээлээр нөгөө орон сууцаа авцсан, машин бүх юм зээлээр авцсан. Тэгээд тэрийг ингээд бүгдийг тооцсон. Стресс гэх юм байхгүй. Хизээ би хоосон онцлог гэх юм байхгүй. Хүнсээ 77 хоногор аваад ингээд ирчин тий. Тэгээд ингээд цалиндаа яг ингээд тааруулсан бүгдийг хийцэн. Тэгээд би нэг төвшингийн ярьж байгаа шүү тий. Тэрний дээр ажилуулж байгаа тэр улсуудыг ажилууд цалингаар хангаж байгаа улсуудтай ярих юм байхгүй. Тэд нар бол гайхалтай улсууд. Жаахан бохомдоо нэрэд байна гайгүй. Яг эх орныхоо тухай ярьж байгаа хоёр шид biz хоёлаа шүү дээ. Тэгэхээр түүхтэйгээ холбогдно, одоогийнхоо нөхцөл байдалтай холбогдно. Юмыг шүүмжлэлсэн биш. Иргэн хүний байр сууриас таныг асууж байгаа болохоор заавал бид хоёр яагаад урлаг ярих хэрэгтэй гэж. Яг зөв. Тий, таны байр суурь эх орны сэдв байхгүй. Хүн болгол эх орнтой шүү. Нөгөө урлагийн салбарт ажилласан хүнээр урлагийн яриулаад хайгүй хэцүү гэдэг байхгүй. Ер нь бол тэгээд би чинь иргэн хүний хувьд бас ингээд нэг нийгмийнхаа тухай бодж чандаг зүйлийг ярих юм бол надад бас их зөв сэдв хүндсэн байна хоёлаа. Тэгээ одоо нэг хөндлөн утга нэр өгсөн байна бас юм. Эх орон гэдэг сэдв маань хаягдсан юм уу? За мэдээд байдаг яриад байдаг боловч тэрэндээ анхаарал хандуулах ч хүн байна. Тэгээ нэг түүх гэдэг сэдв маань бас нөгөө согтуудаа ч юм уу халанцуудаа ч юм уу мэтгэлцэх болохоор хоорондоо л ярьдаг болохоос биш яг түүх гэдэг юмаа өөртөө судлаад улам хөгжүүлээд байгаа юм уу хамгаалаад байгаа юм уу гэхээр энэ болгоныг ингээд бодохоор хөндлөн сэдв болцсон юм уу гэдэг санаа надад байдаг. Тэгээд энийг л бид нөгөө нэг илүү олон төрөгч хийсэн. Ер нь бол хөндлөн гэдэг чинь их гоё үг байна. Зарим хүмүүс айдаг л да. Юу хөндлөн блэ? Яагаад хөндлөн юм ярих гэдэг нэгэд болгоомжтой байна. Магадгүй одоо зөвхөн жишээ нь энэ Facebook гэдэг янз бүр юм байна шүү дээ. Энэ дээр зүгээр гарч байгаа хэрүүл уруул маргааныг үдсээр гад тэр бохимдол нэгэд одоо амьдралд нь гараад байдаг байж магадгүй гэж бодчих тий. Одоо ном уншихэд Facebook-оор уншиж гадаг шүү дээ. Бараг л тий. Бүх номнууд нь тийш орсон ингээд. А гэтэл номыг жишээ нь ингээд орон дотор ороод тэр хуудсынх нь мэдэрч уншдаг тий. Тэр үнэр нь хүртэл гоё байдаг шүү дээ тий. Тэр түүхийн ном унших юм бол ингээд жишээ тий. Тэгэхэд энэ тал дээр бол одоо жишээ нь энэ хүүхдүүдийг би боддоо шүү дээ. Харьцангуй энэ дэр эцэгчүүд нь бас ингээд суулгаж сураагаасаа тий. Өдөрт яаж нэг 2 3 хуудас ном уншуулад үзүүлчихээсэ. Тэгэхгүй л одоо нэг компьютер тоглоом гэж одоо тэр над дээрээс таалагдсан. PC-чл болж байна гэж. PC-чл болж өгч байна гэж тий. Би сая нэг
мэдээ үз суусан чинь нөгөө PC-ний газрууд гомд мэдүүлж ингээд ялаа л да. Гарлаа л да. Би ихтэй бас тэр улсуудын их цаана амьдрын явж байгаа гэдгийг ойлгож байгаа. Тэгсэн мөртлөө энэ нөгөө тэр өдөр шөнөгүй хүүхдүүдийг тэнд уйж идэг нь ингээл нэг бодогдоод харагдаад ингээ яхаар нэг жаахан л тийм өрөөсгөл санагдаж байна. Тэгэхээр хүүхдүүдийг одоо өөр л юмд анхаарлыг хандуулж сургамаар байна. Та ер нь ийм урлагийн биш чиглэлээр хэрэг ярьцлага өгч ирсэн бай ер нь урд нь. Хөндлөн сэтгэл гэсэн. Ер нь тий одоо ингээд нэг нэвтрүүлгийн хаймарт өргөдөөд суухад уран бүтээлч хүн орж ийн дугтгаал гэдэг даа уран бүтээлийн яриад ер нь дийлэгтэй явж байсан да. Тэгэл ээж нь аль нутгийнхаа авч айл нутгийнхаа гэр бүл хийдэгүүд нэг ийм тодорхой хүрээнд орчих гэдэг юм тий. Одоо би шөмжлөж байгаа юм шиг. Гэхдээ яг ингээд нийгэмдээ хандсан юм сэдвэр одоо чамтай л анхудаа ярилцж үзэж байна. Нийгэм юу ах вэ? Одоо ингээд хувь хүн дотроо ямар бодолтой юм тий. Одоо төвөс соёл энэ өнөөгийн байгаа нийгэмд яаж хандж байгаа юм гэдгийг бас ингээд нэг ухаж асуусан чинь надад өөр юм гэсэн бас ярих юм бол зөндөө биш үү. Харин та бүхэн бас нэвтрүүлэгтээ бэлдээд ярьж байгаа хооронд маш их зүйл ярьлаа шүү дээ. Олон ч сэдвийг хөндлөө. Тэгэхээр нөгөө нэг миний бас яг бодоод байдаг тий. Олонний танил болсон хүмүүс байна. Өөрсдийнхөө байр суурийг нөгөө өөр өнцгөөс нь харуул сонсох юм гэж бодол маань улам баталгаажсан л да. Яг тэгэхээр би зөвл нэвтрүүлгээ хийх хичээгээд байгаа юм байна. Бид бүхэн бас зөвлөлийн өмнө төлөө зүтгээд байгаа юм байна гэдэг байр суурьгаа бас баталгаажуулж ойлгосон. Надад л их таатай байна. Тэгэхгүй л одоо яг нөгөө ээлж асуултуудаа ингээл хариулаад өөр тохиолдсон хөгтөө явдлаар чинь хүн өөр тохиолдсон тийм хөгийн явдлаа хүнд ярьдгүй байхгүй. Ер нь бол тийм тэрийг яриулах гал тэгээд одоо жишээ нь тайцсан дээр усан хөгтөө явдал гэдэг юм гээд иймэрхүү нэг ухаад ахаар нөгөө хүнд гаргаж ярих гэх нэг тийм зовморч юм гэдэг юм. Тэгээд хүний хаалттай сэдв шүү дээ. Тэр бол өөрийнхөө юмыг бол тэгэж хамаагүй дэлгээд идэг бол нэг асуудал биш те. Өөр тохиолдсон хөгтөө явдлыг дэлгэнэ гэдэг бол гэж ойлгоо шүү дээ. Тийм үстэй. Тэгээ ер нь энэ тэнд ингээл очиход та бүхэн нөгөө хошин урлагийн маструуд гэдэг талаас бас л нэг алиалаач гэсэн ч юм уу тиймэрхүү их санал тавих уу яа. Оногоо яриачихгүй тийм. Тэр алхам тутамд. Тэр болгонд одоо бас одоо бүр дасал болчихно. Тэр чинь гэхдээ тэр үзэгчдийн буруу биш байхгүй. Одоо жишээ нь тайзан дээр нэг дүр бүтээлээ. Тэгээ тэрийг тэргээр нь хартсан байдаг байхгүй. Одоо жишээ нь тий. Нөгөө нэг эмгтэйг нэг хийж эхэлтэй гэдэг юм тий. Нөгөө нэг эмгийнхаа юмыг нэг ярьчихл та гэдэг. Тэр үл ерөөсөө би тэрэнд ерөөсөө их цэрвдэггүй. Тэр очсон үн юм чи. Бид нар зориулж хийсэн үн юм чи. Тэд нар хүмүүсээ авсан үн юм чи. Тэрийг хүслэхгүй ядаа. Тэгээ одоо жишээ нь өвөр Монголд нэг хоёр хошин урлагийн том жүжигч юм биш үү? Одоо Хамар Анжаа Орсоо гэдэг хоёр ах вэ. Тэр хоёр тэгэл бараг 10 жил нэг үзүүлбэр хийсэн гэсэн. Тэгээ хоёулаа ярьж сууж хагаад ерөөсөө хоёр юм асуулт. Одоо энэ ч тэрэндээ очлаа гэдэг. Тэгээд цааш нь хөтөлбөр хийгээд нөгөө аймагуд дээр очиод тавьсан чи юу хийгээд байгаа юм бэ? Нөгөөх юм аль хийж хэлтэй гэдэг. Тэр жишээ нь тэр нөгөө сэтгэл бууцсан юм гэдэг чинь тийм л үү. Таад урлаг руу орохгүй шүү. Орохгүй тийм. Би тэгвэл сая нөгөө нэг урлагийн бис талаас нь асуужсэн. Та тань яг гоё урлагийн хүн ч бас мэдрэмж сайтай. Одоо орохгүй шүү гэж шууд хэлж шээ. Ингээ хайл явчих. Үндсэн сэдв рүү орё гэж бодъё. Үндсэн хөндлөн сэдв. Тийм, хөндлөн рүү орё. Ер нь хөндлөний юм юу болоод байна тий одоо ингээ. Одоо чинь хөндлөн одоо юу гэдэг нийгмийн проблем. Гэхдээ бид бүхний дунд бас хөндлөн байж болох ойлголт юу гэхээр сошиал ертөнцид одоо хит автцсан нийгэм болж хувираад байна уу гэж бас харах гэдэг. Ягаад тэгэхээр сошиал яг хэдий мэдээлэл хурдан төгдөг хурдтай гэж болох чиг нөгөө нэг шүүмжил гэдэг зүйл чи одоо сошиал зорл их төгж шít. Та чинь хэрэг сошиал хэрэглэдэг хүн, хэрэг фейс чимб, хэрэг фейсээр чаталдаг хүн. Би над тийм байдаг юм л да. Ерөөсөө багхгүй. Тий би нөгөө тоглолтын бэлтгэл хийгээд бид нар сурчлагаа явуулах юм бол нэг юм нөгөө Facebook хаяг нээгээд тэгээд тэр чинь нөгөө нэг бас нэг хүмүүс багсаг таньж мэддэм болохоор аюу хурдан олон хүнтэй болчих юм лээ. Тэгэнгүүт тэргээр нөгөө реклама тавих үүднээс агаал тэгээд хайчдаг. Нэг тиймэрхүү одоо миний хэрэглээг нэг тиймэрхүү. Ер нь фейс авахгүй юу? Хаяа та. Тий. Би энийг үүсгэж чадахгүй. Яагаад гэвэл энэ өөрөө цаана асар их боломжуудыг асар их зөв зүйлүүдийг дагуулж байна. Бие бинийгээ зөв уриалж, зөв хоолцгоё гэдэг юм уу тийм ээ. Тэгээд мэдээлэл хүрэхтэй хурдан хурж ин тий. А энийг зүгээр цензуртэй хэрэглэх нь хувь хүний асуудал шүү дээ. Ер нь одоо өрх гэр бүлийн асуудал гэдэг юм уу тийм ээ. Нас үеийн төрсэн бол тэр хүний асуудал гэдэг юм уу. Хүүхдээ хэрэглүүлэх нь
эцэг эхийн асуудал гэдэг. Энийг зүгээр цензуртэй л байлгахгүй бол эн чинь угаасаа ингээд тарцсан юм чи яах энийг. Энийг хинч боомлж чадахгүй шүү дээ. Үүсгээд яах. Ямар ч арга байхгүй тий. Тэр чинь ашигтай юмнууд зөндөө явж байгаа юм чинь. Тий. Сайн аавуудын групп л гэж юм. Сайн ээжүүдийн групп л гэж юм тий. Бид нар чинь бүгдээрээ хэрэгтэй. Бие биендээ тэргээр ингээд залгаад тэр хамт олонд орсноор өөрийнхөө амьдралыг өөрчилсөн тий. Тэр хамт олоос ашиг орлогоо нэмэгдүүлсэн. Тэгээд ертөнцийг өөрийнхөө байсан нөгөө гэр бүлийн асуудлаа арай өөрөөр харах ийм асуудлууд бол ач холбогдолтой асуудлууд маш их бий. Тийм учраас энийг бол үгүйсгэж чадахгүй. Гэхдээ та тодорхой төвшин бас групп руу ордог байх тийм үү сонирхож. Жишээ нь хамгийн дуртай групп юу байж болох вэ таны? Би тэр групп нэг ч группт орж үзээгүй. Тий, орж үзээгүй. Манай гэр бүлийн групп гэж бий. Дотор гэр бүл. Хамгаас нандин гэр бүл гэдэг. Энэ бид нар өөрсдийн асуудлыг л хоорондоо ингэж ярьж байгаа. Гэр бүл хэрэг бүр ингээд хамаатан садан шиг дотоод гэр бүл. Ерөөсөл. За. Тэр хамгийн идэвхтэй групп биз? Муу сайн. Сайн тий. Таа бас л бичихгүй тий. Тэр чинь одоо зөвлөгөө янз бүрийн юмд гаралгүй байх. Одоо аав хэдэн цагт ирэх чинь, яах чинь, нэг чинь ямар хоол идэх вэ? Маргааш яах вэ? Хоорондоо ярилцахнууд хол байх юм бол ингээд тэр чинь маш хурд мэдээлэл ирчих юм чинь. Тэр группээс танд хандаж хэлж байгаа түгээмэл үг юу байх вэ? Одоо ойлголт гэх үү тий. Эзээ ирэх үү. Аав би эзээ ирэх. Аав эзээ ирэх чинь гэдэг л юмнууд. Аав нь эзээ ирэх үү тогтвол дунджаар. Аав цаг баш. Цаггүй шүү дээ. Энэ бол аав хизээч гарч болно, хизээч ирж болно. Манай мэрэгчлч өөрөө нөгөө нөхцөл байдлаас шалтгаалаад цагийн хувьд тийм баримжаагүй. Одоо жишээ нь бид нар кино урамшлал хийх юм бол хот нойрсны дараа нам жив нөхцөлд утас шүрмэн саг ярих юм байхгүй гэдэг юм те. Энэ нөхцөлд хийгмэл бид нар ажил хурдан явдаг жишээ нь те. Энэ үүднээс садаа болохгүй нөхцлөөр бид нар дандаа оройн цагаар эргэлхийлээ те. Ингээд ийм таатай нөхцлүүдийг бүрдүүлж ингэж хийдэг учраас цаг нарын хувьд бол харьцангуй шүү. Та тэгэхээр нөгөө урлагийнх нь угаасаа цаггүй л те. Цаг нар таал руу хэллээ. Тэгэхээр үр хүүхдүүд эхнэр л хүмүүжүүлсэн бол таарах гэж байна уу? Та хэрэг оролцож чадав? Оролцоо бага. Тэг юу гэнэ вэ? Босод шиг таатай тийм байж чаддгүй. Би чинь нэг баярын өслийн үеэр нэг ширээ тойруулаад бүгдээр ингээм хамт суухыг хүсдэг шүү дээ. Тийм боломж нь харьцангуй бага байдаг. Тэгэл тэнд нөгөө үйлдвэрчний ордонд эсвэл саягийн төвөргөнд төмнийг тэнд баясгаж явах хэрэгтэй. Тэ. Одоо чи гэр бүлдээ Мартин 8 нар бол нэг сайхан тоглолт үзүүлчихье гэж бодно ч. Тэр чинь бид нар бэлдээ тэнд байж идэг. Тэгээд тэндээс бид нар хамгийн гол нь тэндээс өөрсдөө кайф авдаг тий. За өнөөдөр хэдэн гэр бүл ирсэн. Сайхан. Заал дөрөв хүмүүс байна. Сайхан инээд тоглоо. Хоёр тоглолтын дундор яа. За та хэд минь яаж байна? Ингэсэн шүү. Тэгэл нэг хүн гаргаад ч юм гэрлөөгөө тэр хооронд нь мэдчилгээ хөргүүлэх жишээ тий. Нэг иймэрхүү эндээ би бас нэг жоохон сэтгэл дундуур байдаг шүү дээ. Тэгээд нөгөө талд нь харахад маш олон хүн баярлаж байгаа гэдэг утгаар ингээл яг л юм цензурын би бас яг таны түрүүний хэлж яхад бодож илээ л да. Нөгөө талаас нь харахаар тий. Одоо чинь та бидний мэрэгчлэл яг адилхан. Хүн амарч яхад ажиллаж байгаа хүмүүс байгаа байхгүй. Тэгээд олон жил ингэж ажиллаад явхаар заримдаа бас хүнд нэг бодогдсон шүү дээ. Яг юу хийгээд яваад байгаа юм жишээ нь. Ар гэр хаягдж л байгаа байхгүй тэр чинь. Ядаж л баяраар цуг байж чадахгүй юм гэж бодохоор тий. Атаархтай шүү. Тий ингээд баярын үеэр гэр бүл эхнэрээ дагуулад нэг юм одоо жишээ нь Мартин анаар нэг тоглолт үзээд дуртай дуучныхан, дуртай жүжигчнийхэн тоглолтыг үзлээ хамт үзээ суухад бас нэг кайф шүү дээ тэр чинь тий. Тэгэхэд хамс үл хийзээд юу? Битгүй. Баггүй. Санахгүй. Юу яасан юм бэ? X2 production Сэрүүн хасын зүуд гэж жүжиг хамт үзчихсэн тий. Үзэгчийн байр суурьнаас та яаж үздэг вэ? Мэргэжлийн жүжигчин хүний хувьд. Нөгөө нэг мэргэжлийн өвчин хөдлөөд авах уу? Яах вэ? Яг үзэгч үзэж чадах уу юм жишээ. Гэхдээ юу? Цаанаасаа нөгөө нэг өгөгдөн гэдэг юм уу те? Заашгүй тим рүү дагуулж чаддаг байхгүй. Одоо жишээ нь энд алдчих үедээ
Өмнөөс нь санаа зовдөг юм. Яна энэ үгээ буруу ярьж байгаа юм шиг байгаа жишээ нь ингээ те. Энд завинд нь. Тэгснээс би өөрөө орохт тэрийг яг ингээд уусч үзмээр санагддаг байхгүй. Тэгтэл цаана яг тийм өгөгдөлтэй болохоор болдгоо юм л. Тэг кайф чадах уу тэгэхээр? Заах уу тэгээд ерөнхийдөө тэр чинь байнга тэгээ санаа зовоод байхгүй шүү дээ чинь. Тэнд болж байгаа үйл явдалд орно. Тэгээд нэг санаа зовно ингээ те. Тэгэхээр бүтээл үзээд кайф авахгүй байна гэж хизэж байхгүй. Ямар ч бүтээлээ. Заашгүй тэндээс нэг юм мэдрэмж авч гардаг байхгүй. Бид нар чинь өөрсдөө хүнд үйлчлэх тийм юутай хувь гэхээр хааш тийм одоо зохиолтой төрсөн гэдэг юм а те. Үзэгч орж ирж л байвал тэнд тоглох ёстой, сайн тоглох ёстой. Хамгийн сүүлд ер нь ямар нэгэн кино, жүжиг байна уу? Яг тэр чиглэлийн юу яг үзэгч талаасаа ингээд нэг мэдрэмжийг авч үзсэн тохиолдол нь аль гэж та тооцох уу? Тэр жүжигч нь бүр нулимс гаргасан шүү дээ, тий. Өөрөө зохиол нэг хүн зохиол, тий. Та жишээ нь одоо ингээл юу гэдэг юм амьдрал дээр ингээл алхахдаг шүү дээ хүн чинь ингээл биш гэрээсээ гараад ажил руугаа явна. Бороотой үдшин ингээл алхах чинь. Тэр үед таны толгойд ямар үзэл бодол, ямар зовнил хөө эсвэл ямар баяр багтал илүү толгойг тань эзэмддэг бол хүн ер нь одоо өрөх толгойсон хүн гэдэг бол заашгүй ардаад зөндөө л бодол тэшүүд байж байгаа шүү дээ. За тэрийг нь яачих вэ, энийг нь яачих вэ ингээд яг л хүн болгонтэй адилхан л бодож байгаа шүү дээ. Зүгээр уран бүтээл хийж байгаа үед бол яг тэр бодлууд бол алга болчихдөг. Одоо би энийг яах хэвээр тэр дээр нь яах хэвээр гэдэл ингээл тэгээд ихнэр яг бүтээл хийж байгаа үед над дөрөс ингээд бүр намайг зөнд нь хайчдсан шүү дээ. Аава таа юм байх гэдэг. Тэгэхгүй л ингээд гэртээ орж ирсэн гэсэн ингээл яг тийм байгаад байгаа. Тэг өөртөө хэлээл гах. За би чинь ажил амьдрал хоёроо салах хэрэгтэй шүү дээ. Салах хэрэгтэй шүү дээ гэсэн мэтлэл тэгэл нэг ийм байвал яах вэ гэж асуусан л явж байгаа байхгүй. Энэ тэгэл тэр чинь нэг одоо юу гэдэг юм бэ тэр чинь хүн болгонд мэрэгжилдээ үнж хайртай байдаг шүү дээ. Тэ хүн болгонд мэрэгжлийнхаа тухай бодож байгаа. Яг тэрнтэй л өгдөл адилхан л та. Та бид нар чинь оюуны ажил хийж байгаа хүмүүс. Нэгсэндээ бодно. Одоо энэ ямар тархин байд ингээд ажиллаж байгаа. Байнгын ажиллаулаад байхаар толгоо өвддөг шүү дээ. Таны толгоо өвддөг үү жишээ? Өвдөхсөхтэй өвдлгүй байх. Тэр чинь харин байнга ажиллаулж явахгүй бол болохгүй юм шиг. Би бол тэг ойлгодог шүү дээ. Тэгжиж энэ ажиллаж л байхгүй бол тэгээд нөгөө өгчээс хармагчаад ингээд тэгээд хүм муулаад шүмжлээд эхлэх бол гэж бодоод байгаа шүү дээ. Хэд их байнгын бодож явах заримдаа төгтөө биш үү? Одоо яг мэрэгжилтэд хэд их ороод. Үгүй ингээ боддоо юм боддгүй хүн гэж байдаг юм. Байхгүй. Унтсан үедээ боддог байх. Бодол нь барыг зүвд болдог тий. За эрчүүд нэг даруйд нэг хэтрүүлээд хэрэглэх юм бол нөгөө тасарна гэж яадаг. Тэр үедээ юм боддог байх тий. Тийм ба тий. Тэгээд бид нар энэ орчлогоос явах юм бол юм бодохоо болчихлоо байх л та тий. Тэгэхэд бодохгүй тарих гэж ер нь бараг л байхгүй байх тий. Ямар ч байсан нэг зүйлийг бодож л байдаг. Мууч бай сайнч бай. Заавал нэг юм ингээд толгоонд ингээд бодоод явж идэх байх тий. Та яг одоо юуг бодож байна? Би юу? Энэ хүмүүс одоо яагаад ингээд шараар сахлаа бодсон юм бол яах гээд энэ амар сууж байгаа тий. Яг би бас яг асуу гэж бодож ирсэн. Та бас киноныхоо дүртэй холбоотой болоо гэж бодож байна. Тийм нэг уран бүтээлд орж байгаа. Тэгээд тэрэндээ зориулаад л тэгээд янз янзын туршилт хийгээл үзэж байгаа. Харин би бас таныг түрүүн гудамд арай гэж танилаа. Яг ингээд шар сахалтай байхаар чи өөрөө хараа сурцсан юм байна. Тэгээ малгай өмссөн халдсан толгойд хараад байлаа шүү дээ. Тэгс та олон жил халдсан байсан тий? 4 оноо тэр хацаас багш. Их л олон жил болж байна. Ер нь имижээ өөрчлөх сонирхол байдгүй. Янз янзаар ингэж оролдох. Орохгүй юм шиг байна л та. Харин нэг зарим нэг газар ус урагшаа баярлуулаад ингээд янз янзын өнгөөр будаад гоё болчих яваад байгаа шиг байна. Асууснараа би баг буруутчгүй ч гэдэг чинь. Йоо. За таач та намайг нөгөө юу гэдэг лээ нам хийнэ гэдэг шиг. Нөгөө чам шиг одоо ингээ урууддаг таленттай өстэй бол янз бүр юм уу? Йоо.
Ойр зэнийгүүгээр инээлээ гэдэг шиг. Амраад нөгөө дөнгөж бид нар ажилдаа орж байгаа. Тэгээд ингээд нөгөө юу гэдэг вүлээ нэг би халж эхлэегүй байхаа үед ч юм уу дөнгөж халж эхлэнгүүд та чинь нэг үгээрээ л баг намайг халаага ажиллаа гэдэг шиг тий. Гоё нөгөө гоё сэдвээр ярилцаад тий миний яг нөгөө хүсэж байгаа сэдвийг өлөө гоё дэлгэрүүлж өгөөд ингээ ярих бас гоё байдаг. Тэгээ нөгөө оролцогч хүмүүс маань ямар байна? Тухайн хүн бас нэг яг тиймэрхүү байдаг юм болоо гэж боддог. Тэгээ тим энерги ч юм уу, тим эмоц авч байгаа би бас одоо би түрүүн таньс асуусан шүү дээ. Танд одоо яг одоо юу мэд бодогч юм? Яг тийм бодол надад төрж байна. Надад харин их сайхан байна. Одоо хүнээрээ ингээд өөрийнхөө бодол санааг ингээд дэлгэрсэх байнга ингээд уран бүтээл ярихгүй тий. Гэр бүл ярихгүй ингээд өөр сэдвээр яриад ах чинь надад гоё санагдаж байна. Та эмээ дээр өслөө. Тий. Эмээгийн хүүхэд. Та эмээгийн хүүхдийн онцлогийг хэлээч. Тодорхойлж. Яг зөөлөн талтай байт юм аа. Альва юм тий. Хатуурхаад байдаг. Тэгээд нөгөө эмээ дээр өссөн гэл бас ингээл хүн амьтантай уулзахаар характер нь цаагаараа алсуураа их төстэй шүү. Ер нь та их уйрам сэтгэлтэй бах тий. Магадлал өндөр. Эмээгийн хүүхдүүд ер нь тийм байдаг. Тийм төвөмөл ойлголцтой. Нулимс бол бас элбэг биз, ойрхон биз. Уйрах талаар байгаа. Сэтгэл уйхан бол нулимс ойрхон гэж нэг үг гэдэг тий. Тэгэл яг давхсаж чадна. Тийм л. Ер нь та бол зөөлөн талын нэрлээ. Дутагдал юу гэж болох вэ жишээ нь? Энэ дээр алддаг болох. Энэ дээр алддаг. Гинэн байдаг. Эсвэл итгэвдгий байдаг. Тий. Цайлган цагаан гэдэг юм уу тий. Тэр тал дээр алдаа ноолох гардаг байх гэж боддоо. Та хэрэг алдаа гаргаж байна? Зөндөө гараа. Яг энэ нэг характераасаа болж зөндөө гарсан байна. тэр болгон дээр хатуужж яваа. Тэгдэл давтахыг хүсэхгүй шүү дээ. Тий. Миний бас нэг бодол юу гэхээр тодорхойлчих юм уу? Эмээгийн хүүхдүүд илүү дурсамжин дунд амьдэрдэг баг. Айгүй их гоёор юмыг гой юмыг их дурсаж сандаг. Ялангуяа эмээтэйгээ байсан үеийг бүр их тодор сандаг ч юм уу. Тийм байж болох уу? Жишээ нь таны хувьд. Байлгүй байх зөндөө. Тэр агшингаас та хуваалцаж алийг илүү дурсдаг байх уу? Нэг юм жижигхэн улаан авдартай. Тэрний яралт байнгын байж идэг. Тэгэл альва асуудал дээр заавал юм байж идэг байхгүй гэж байхгүй. Тэгэд дуустгүй тэр авдар. Байнга л дээ тийм. Байнга юм тавьж идэг. Одоо намайг бага хахад тэр нэгэн дурсамж дэлгэсэн чи би одоо жишээ энэ одоо барахц самар шүү дээ. Энийг ингээд хөдөлж аваад эмээ хөдөлж аваад ингээд ийм цагаан хөнгөн цагаан тавганд өдөржингөөд шүдэн хідвлээ чөмөө дүүргцэн байж идэг. Тэгэл гадуургүйс тоглож байгаа орж ивэл хоёр хамаанд гараал тоглоно. Тэгэл тоглож байгаа орж ирэхэд дахиад дүүргцэн л гэж идэг. Тэгэхээр тэр сав бас дундахгүй. Тэгэхээр тэр эмээгийн хайр дундардгүй тийм л зүйл юм да. Хэлээд шүү дээ. Бас эмээгийн дүүр хайр байж тий. Тэгэл байх. Байнгын ачаа бүх зүйлийг бэлддэг тий. Та ер нь эмээгээ юу гэдгиймтэй эмзэглүүлчих гэдэг бас айдас байдаг байсан байна. Чи одоо яг нэг 100 ирхэм шиг ингээл улам лавшруулж асуугаад нөгөө энэ дээр нь хөгжин дийсээ дан гэл. Би хараа та бол мэдж байгаа шүү дээ. Манай нэвтрүүлэг их орон, элгэн нутаг, ээж аав тий эмээ өвөө бүгдийг л хамж ярьдаг. Тэгвэл тэр дотроос бүх юм холбоотой л байгаа байхгүй. Хувийн холбоотой гэдэг шиг тий. Миний аав Гувалтай аймгийн Чандам сумын ууг бол Жижирдоо гэж хүн бий. Чандам төрсөн яг. Ээж маань Аранга аймгийн Харьяат мөнх цэцэг гэдэг. Тэгээд ээж аав хоёр чинь тухайн хүмүүсийн бүгд тэр нэг зовлон гэж хэлэхэд таашин тэм нэг амьдралд нэг тохиолддог зүйлүүд нь ижлэн л байсан юм шиг. Бүгд ингээд ойр ойрхон хөтөрүүлдэг. Одоо ингээд их 69 онд, ах 70 онд, би 72 онд, дүү 74 онд ингээд ойр ойрхон төрсөн байна шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг бас тэд нар чи ажиллаж амьдрах хэрэгтэй шүү дээ, тий. Тэгээ тэгэнгүүт нөгөө нэг одоо болохоо байхад л ээжийг эмээг ингээд дууддаг юм байл дуудаал. За энийг ингээд
Тэгэл одоо яг миний үеийн тийм тарганы тавиулууд гэж ярих юм бол зөндөө байдаг шүү дээ. Ингээд метр өөд өссөн. Тийм шүү дээ. Аюул төгөөмөл. Тэгээд 3 настай байж хахад нэг модлогоо хийж өгöd тэгээд тамигддаг болчихсон ингээл. Тэгээд иймэрхүү жишээний те ингээл юмнууд зөндөө байдаг байхгүй. Яг тэр одоо би нэг зовлон гэж хэлэхгүй шүү. Зүгээр нэг амьдралын гачаал гэдэг юм те ямар нэг тийм байдлаар л би одоо ингээд метр 6 сартаа хөрөгдөд сургууль дарахтаа ирсэн байхгүй. Тэгээд энэ хугацаанд бол авч ээж авах гэж би гэртээ ирэхгүйгээ зөндөө л асуудал болсон юм байла. Ингээл ярьж байгаа түүхүүдийн сонсоход бол. Тэгээд тийм шалтгаанаар бол имэдэр өсчихсөн. Ер нь та өглөө ширх бах те. Их орон, их нутаг, ээж аавын хүн холбоо байдаг юм шиг байна. Ямар нэгэн сэдвийг хөндөд бусдын дагаал хөндөгч идэг. Ялч. Би харин түрүүн зогсдорлоод өнгөрсөн шүү дээ. Би одоо Говьалт аймгийн Чандмас өсөөг төрөөг. Тэгээд миний аав тэнд төрсөн. Тэгээд би Говьалт аймгийн Чандмас уугал гэж явж байгаа шүү дээ. Тэгээд тэр нутгаар дайраад өнгөрөөд хөд яагаад ч юм цаанаасаа ингээд юм ингээд татааддаг юм бэл. Тэгэл хувьсгалын ажиллаар явж шүү. Тэгэл за төхөөд ирлээхэд яг дуун дээр гардаг шиг цэн хэрэлэн харагдах гэдэг дуун дээр гардаг шиг хөхрөөд харагддаг байхгүй хайрхан. Тэгэхээр ингээл нэг зүр хурдан цогцоод нэг 100 татч маач санагдаад тамхи татаал ингээл буугаал ингээл нэг тийм өөрийн мэдлэг ингээд инстинктээр ингээд юмнууд хийгээд гэлдэг байхгүй. Тэгэхээр тэр газар шороо тэр ээж аавын нутаг ээж аав эдгээр чи бүгдээрээ хүү холбоотой гэдэг би хизээч юунд ч эргэлцэхгүй. Одоо магадгүй миний хүү том болоод тэгээд миний аав чанд миний ихстэй гэд тийшээ өгөх юм дакад дээр гигэлзээд юм шиг байна. Яг ялгаагүй. Энд чинь ерөөсөө ингээд бүгд нэг юм шиг. Ингээд бодохоор Монгол хүмүүсийн онцлог юм шиг мад санагдж ил да одоо ер нь би ч нарийн гэж бодож үзсэнгүй. Сая таны ингээд хэлж байгаа цаад утгаар нь ингээд бодохоор нөгөө ягаад гэхээр нүүдэлчин газар шороогоо мэдэрч амьдэрдэг хүмүүс. Дэлхийн бусд орн ингээд ээж аав бүх хүн холбоотой юм шиг 3 сэдвийг хамж аваад ярьж идэг би бол төөгөл харж ирсэн. Тэгэхээр бидний онцлог баг тийм ээ. Ер нь тэгэж би байдаг л байх л да. Одоо жишээ нь би Миссури мужих ч гэдэг юм уу те би Юта мужих ч гэдэг юм уу тэгээд тэр нэг төрсэн газар руу явдаг л байлгүй те би мэдгүй. Тэгвэл эцэг хийгээ хөгшрөө дэрэнгуут нь совлын газар аваачаа тавьчихдаг бол энэ бол юу нутаг тийм байхгүй байх гэж бодож байгаа байхгүй. Тэгэхээр энэ яг чиний хэлсэн шиг энэ нөгөө газар шороогоо тэнгэр усаа байглаа шүтэж байглаараа одоо энэ шуу ойрхон буугаад байна. Бөөнөрө цуглаад байна. Өвөл хакер болох нь өвлийнхөө юу бэлтгэлийг сайн хийх хэрэгтэй маань гэдэг юм уу тийм ээ. Ингээд нөгөө байгальтайгаа харьцаад тэгээд ижи аавтайгаа цуг тэр хайр халамж их юм донд ингээд хамт өсөөд ирэхээр эн чинь өөр угаасаа ер нь бол тэгээд совлын газар өхнөдгөө амьсгаа татчих нүр дахиад нэг ганц мөч бид нартай хамт байлгаас гэж хүсдэг шүү дээ. Монгол хүн бол тийм үст. Хизээч тэгээд за одоо зөвшөөрлөө тариулъя гэж нэг олон гарахгүй бах тий. Тэгэхээр энэ нь илүү их нандин бүлсэг хүмүүс байхгүй бид нар чинь. Яг бүлсэг гэдэг дээр би яг бодож илаа сая лавшуулж асуухад би олон гадны хүмүүсийн ярилцлага чинь ялангуяа Европ зүгийнх нь л да Европ, Латин Америк гэх юм ийм хүмүүсийн ярилцлагын энтрийг харж хахад тэд нар чинь яг таны хэлдгээр те нөгөө нэг амжирхан амьдрал гэх юм уу те хүүхдээ ингээл 18 хүртлээр явуулцдаг ингээ өөртөө тийм болгоцсон. А тэд нар өөртөө ингээд өгүүлдэг юм нэг юм байдаг юм байна. Яг бүлсэг байх юмс. Юу гэсэн чинь Аз хүмүүс шиг. Зовлон жаргал бүх юм дээрээ ингээд цуг байж идэг ийм байвал гоёо гэж би айгүй олон яриаг би сонсч байсан. Тэгэхээр энэ бидний бас онцлог байх нь тийм ээ. Дорны заншил нь арай илүү юм. Би зүгээр ингээд салгаад ирэх юм бол одоо өрөндүүд нь гэхээр би гэдэг юм дээр тогтчих юм болов шүү дээ. А таас гоё тодорхойл. За аа. Дорнд нь болохоор бид. Тэр онцлог тийм. Одоо жишээ нь ингээд ийшээ зүүн тал руугаа ингээд явах юм бол тэгэл гэр бүлэрээ хоол идэх те гэр бүлэрээ байх гэдэг асуудал аюу хөтгөн шүү дээ. Тэгтээ манайхыг үүсэхгүй. Тэ. А ийшээ бол тэгэл би гэдэг нь л арай давмгаалцсан гэж боддоо шүү дээ. Гоё ярилцлага хийлээ. Би одоо хувь сэтгүүлч хүний хувьд тантай ярьснаасаа бас кайф авна гэж байдаг. Та чинь үзэгчд
хүрхсэн тий уран бүтээлээ хүргээд алга таршилтаар кайф авдаг шиг би жишээ сэтгүүлчний хувьд ярьслага гой болоход тэрнээсээ кайф авдаг. Би өнөөдөр бас кайф авлаа. Тэглгүй яа гэж. Арай дуусгах гэж байгаа юм шүү дээ. Ер нь ингээд мэдрэмжээ хэлчихэж байна. Одоо ингээд та ингээд дуусчих би дуусгах миний ам хавцаад шүү дээ. Тэгээд ингээд төрж байна. Тэгэхээр яг нэг ийм кайф авах айгүй дуртай. Тэгээд та бас тэрнээсээ хуваалцаж хэлэх гэж байгаа. Та чинь кайф авав уу? За авал ямар кайфыг авж гин? Эсвэл аваагүй байж бас болно. Би заавал кайф авах ёстой гэдэг талаас. Гэхдээ би түрүүн хэлсэн шүү дээ. Би нэг ингээд айлын хамир зөвшөөрлгөө суугаал ингээл юм ярихдаа зөвхөн уран бүтээлийн асуудал дандаа ярьж идэг тий. Тэгэд яа боддог байх ч боддог. Энэ одоо ингээл тайсан дээр л байхаа ярих юм одоо өөр ярих юм байдаг юм бах та гэд. Энэ улс нийгэмд юу болоод байна? Энэ хүн зонд юу болоод байна гэдэг дээр юм эдгээр юм боддсон боловч жишээ. Тиймэрхүү ярилцлагуудын үр дүн тэгээд гарчдаг шүү дээ тий. Тэгэхээр одоо эндээс ингээд жишээ нь бид нар цагийн цагтаа л да хугацаа бага. Тэгээд энд ярьсан зүйлүүдээс бас нэг энэ алдсан нөхөрч бас иймэрхүү бодолтой нийгэмд ийм байхыг хүсдэг юм а тий. Одоо түүх соёлын талаар бас нэг иймэрхүү дуурчт юм байна жишээ нь. Арай өөр ойлголттой болов гэж ойлгож штэ тэгээд. Харин тийм би бас миний харах үзэх бас энэ байдаг учраас энийг бас ойлгоод та ингээд энэ талаар дэлгэрэнгүй яриад байгаад би бас бүр их омогч. Та түр хэллээ шүү дээ. Миний яг ам халж ирээ. Яг миний бас ам халаал явж байгаа. Хоёлоо дуусчихад ийшээ 5 минут амсалж байгаа. Үргэлжлүүлээ тийм. Дөрөв бас та бүхэн чинь бараг цаг орчиг ярьсан битэр тийм ээ. Хүлээх зураа. 3 дугаар сэр гэдгээрээ явж болохыг гэдэг шиг тийм. За ингээд зорж ирсэн танд баярлалаа. Та бүхний уран бүтээлд өндөр амжилт хүсье. Дээрээс нь эх орон гэдэг сэдвийг авч яваад та бүхэнд бас баярлалаа. Тэрийг л би чинь хувь үзэх дуртай байдаг. Тэрийг харин та бүхэнд өстой нэг хүний зүрхэнд хийж өгдөг гэдгийг би харин нүүр бардам үзэгч хүнөөд хэлье гэж. Тий. За баярлалаа. За баярлалаа. За.